За сайн байцгаана уу? Манай Dark MB channel-ийн энэ 7 хоногийн дугаар хэлэхэд бэлэн болцсон байна. Тэгээд хэлтгээрээ хэрвээ шинээр сонсож байгаа хүн байх юм бол Dark MB-гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг. 7 хоног болгоны төр дотор болон гаргахыг хичээдэг ийм нэгэн подкаст байгаа. Тэгээд хүсэх юм бол subscribe болон notification on болгоорой. За тэгээд би өртний 7 хоногт хэллүү яалаа. Зөндөө олон хүмүүс дугаараа хийж исэн юм уу? Надад ерөөсөө юу ирээгүй штэ, notification ирээгүй штэ гэд олон комент байсан. Бас DM-ээр орж ирсэн аахгүй. Тэгээд хэрвээ notification очихгүй Dark MB шинэ дугаар хийчлээ гэд YouTube-ээс та нар одоо нэг мэдээлэл гэх юм одоо тийм ирэхгүй байх юм бол notification тавьчаа дахиад дараарай гэж хэлье. За тэгээд өнөөдрийнхөө дугаараа ярьж эхлэе. За Caitlin Kunz нь 2006 оны 1-р сарын 21-нд төрсөн. За тэгээд 2006 он гэсэн чинь энэ охин ерөөсөө надад дөнгөж 4-5 настай л юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгсэн чинь одоо бодох юм бол 19 нас хүрсэн байгаа юм байна. За тэгээд энэ охин Ohio мужийн янз бүрийн хотуудын асрамжийн газруудаар одоо явж өссөн. Ээж аваа хоёр нь бүр бага байхад нь л хүүхдээ зодож хүчээр хилээд асран хамгаалах эрхээ бол алдсан. За энэс болоод Caitlin энэ тентхийн асрамжийн газар дамжиж яваад маш хэцүү амьдрал нь болон хүүхэд нас нь өнгөрсөн. За өсвөр наснд хүрээд маш их ууртай болж бусад хүүхдүүдтэй ч гэсэн байнгын хэрэлдэж зодон хийдэг. Тэрнээсээ болоод нэг асрамжийн газартаа ерөөсөө уддаггүй энэ тэнд очиж амьдардаг болсон. Асрамжийн газар дамжиж 12 нас хүрээд сэтгэл санаа сэтгцэн одоо маш их муудаж өөрийгөө өвтгөж бас eating disorder буюу нэг бол хоол хэтрүүлэн идэх нэг бол хоол ерөөсөө идэхгүй байх тийм эмгэгтэй болцдог. За хаяада бүр 100 кг болтлоо тааргалаад хаяада бүр 40 кг хүртлээр турчдаг байсан. За нэг удаа бүр 5 хоног юу ч идэж уухгүй эмнэлэгт хүргэгдсэн. Энэний дээр гүн сэтгэл санааны хямралд орж мөн сэтгэл төгших эмгэгтэй болоод байнгын асрамжийн газраасаа оргодог болцсон. За тэгэл байж байгаа цагтаад баригдаал буцаж нөгөө асрамжийн газартаа ирдэг. Ингээд 2 жил өнгөрч 14 настай байхдаа Caitlin Jonathan Jones гэдэг 30 настай эрэгтэй хүнтэй танилцсан. За Jonathan-ыг жоохон ярихад бол Ohio мужийн Toledo хотод төрсэн дуугай, номо, ичимхий гэж хүмүүс бол ер нь дүрсэлдэг. Тэгээд 18 таа байхдаа Америкийн цэрэгт элсээд шууд Афганистанд томилогдож тэндээ 22 нас хүртлээр бол албаа хаасан. За Афганистанд 4 жил байхдаа маш их дайны хүчирхийлэл үзэж буцаж Америкт ирээд одоо бүр шал өөр хүн шиг болсон гэж хэлж болно. За PTSD гээд ер нь бол ихэвчлэн дайнд яваад амар хүчирхийлэл үтсэн өөрөө одоо тэр их хүчирхийлэл гар бие оролцсон цэргүүдэд их тохиолддог одоо траума гэж ярьдэн штэ. Тийм сэтгэлийн гүн хямрал депресстэй болсон. За тэрнээсээ болоод эхнэрээсээ салаад тэгээд ерөөсөө нэг ажилдаа удаан тогтож чадахгүй болохоор ажилласаа халагдаж бас хүүхдүүд тэгээч ерөөсөө уулзаж чадахгүй болохоор одоо улам их сэтгэл санааны хямралд ороод өөрийнхөө төрсэн газар болох Толидо руу одоо ээжтэйгээ цуг буцаж амьдрах болсон. За ингээд нүүж очоод удаагүй байхдаа 14-тэй Caitlin охинтой бол танилцсан. Яаж танилцсан гэхээр Caitlin сэтгцэн эмнэлэгт сэтгэлийн гүн хямрал болон хоол идэх хэмгээгээ эмчлүүлэх гээд эмнэлэгт твтж агаад эмнэлгээсээ нэг өдөр оргоод замын хажуугаар явж байхдаа Jonathan-тай тааралдаж энэ хоёр юм ярьж эхлээд шууд л одоо хоорондоо таалагдаж хоорондоо биетэйгээ номероо солилцсан. За Jonathan бол 30-тай тий. Энэ охин бол 14 настай жоохон охин штэ. Jonathan-ыг бол шууд pedophile гэж үзнэ. За ингэж номероо солилцсноос хоошоо өдөр болгон уцаар ярьж удалгүй одоо найз охин найз залуугийн харьцаатай болсон. За тэгээ би бүр найз охины харьцаатай болсон гэж хэлэхээс ч ингээд натаа бүр ингээд айгу муухай санагдаж байна. Ягаад гэх юм бол Jonathan бол өөрөө 30 настай. Энэ охин чинь 14 настай заяа. Тэгээ би бүр ингээд зургийг ингээд хайгаад харсан чинь 11 гэмүү 12 юм уу гэмээр бүр жоохон охины зураг байгаа байхгүй юу. За тэгээ Jonathan Caitlin-ыг ийшээ тийшээ дагуулад
хувц цунар юу гэдэг те дуртай бүх зүйлсийг авч өгдөг. Дандаа гой хоолнд оруулдаг, бэлгэсэлт байнгын авч өгдөг. За тэгсэн чинь Кейтлин бүр амар сайн болчдөг. Одоо аргагүй яагаад гэх юм бол амьдралтаа нэг ч удаа хүнээс чи надад хэрэгтэй байна. Би чамд хайртай шүү гэсэн нэг тийм дулаан мэдрэмжийг авч байгаагүй хүүхэд болохоор одоо шууд л Jonathan-д дурлж хайртай болсон. За Кейтлин Jonathan-аас аль болох хоёлаа зүгтаа бай, өдөржин шүнжин хамаа байхгүй одоо ингээд зүгтаал байвал болоо гэж гуйгаад Jonathan ч ихсэн зөвшөөрч одоо асрамжийн газраас нь шүн Кейтлинийг аваад буудлын ороод үүрээр асрамжийн газрын асрагчд нь мэдхээс өмнө аваачиж өгдөг болсон. За буудалд ороод энэ хоёр бол юу гэсэн нь ойлгомжтой. Аль хэзээ бэлгийн харьцаанд орсон. За хоёо мужууд бол 16-аас доош насны хүүхдийг насан туршаагүй тооцдог. Хэрэв өөрөөсөө ах хүнтэй бэлгийн харьцаанд орох тохиолдолд statutory rape буюу хүчин гэж одоо үздэг. Насан туршаагүй хүүхэд зөвшөөрсөн байна уугүй байна уу хамаа байхгүй. Угаасаа тэр хүүхэд чинь нөгөө нэг ерөөсөө зөвшөөрөл өгөх насанд болоогүй учраас энэ хүүхэд ерөөсөө зөвшөөрөл өгч чадахгүй. Тийм болохоор энэ бол зүгээр шууд хүчингийн хэрэг болоод явцдаг. Тийм болохоор нэг ясандаа Jonathan ингээд хүчингийн хэрэг хийж байгаа байхгүй. За ингээд иймэрхүү байдалтай жил гарan явж агаад Кейтлин 15 нас хүрээд Jonathan-тай дахиж бэлгийн харьцаанд ормооргүй санагдаад хийхэ болио гэд хэлсэн чинь нөгөөх нь өөдөөс нь хэрвээ чи ингээ надтай унтахаа болох юм бол би өөрийнхөө амийг хорлоно гэж сүрдүүлдэг болсон. Тэгээ бас дээрэс нь мөнгө олох гээд Кейтлиний нүцгэн зургийг авч dark web дээр зарах гэдэг. Тэгээ бас секс хийж байхдаа Кейтлинийг цохин, боомлон, алгадна, бас архиуд цогтоон. Тэрний дараа бүр ингээд амар согтсныхан дараа Кейтлинийг хүчнэддэг болсон. За иймэрхүү байдалтай дахин нэг хэсэг явж агаад 2022 он болж Кейтлин 16 нас бол хүрсэн. За 22 оны 10 дугаар сард Кейтлин асрамжийн газраас төр гарч сэтгцэн эмнэлэгт хэвтэ эмчлүүлэхээр болоод ороод удаагүй байхад нь Jonathan Кейтлинийг нэг шөнө оргуулахаар шийддэг. За Кейтлинд бол асран хамгаалагч байхгүй, ерөөсөө төрийн асаргаанд л байдаг. За Кейтлин бол ерөөсөө асран хамгаалагчийн зөвшөөрлгүйгээр энэ эмнэлгээс гарч болтгүй. За тэгсэн чинь нэг орой Jonathan Кейтлинийг аваад жижиг дэм буудалд орсон. За тэгсэн чинь сэтгцэн эмнэлгийн эмчнэр Кейтлинийг алга болчлоо гэж цагтаа дуудаад цагтаа нар Кейтлинийг одоо Super 8 гэдэг нэг дэм буудлын гадна согтуу алхаад явж байхад нь бол барьж авсан. За Кейтлин эхлээд худлаа нэр нас хэлсэн ч гэсэн цагтаа нар бол энэ хүүхэд худлаа яриад байна гэд шууд мэдсэн. Яагаад гэх юм бол зургаар нь тулгаад. За тэгээ цагтаа нар чи энд ингээд хинтээ юу гэж явж байгаа юм бэ гэд асуугаад Jonathan гэд эрэгтэй хүнтэй явж байгаамаа гэж хэлээд цагтаа нар Jonathan-ы утсыг шалгаж үзээд Кейтлиний баахан нүцгэн зургнуудыг бас секс бичлэгүүдийг бол утаснаас нь олсон. За энэ бүх бичлэг зургнууд нь бол бүгдээрээ Кейтлин бол 15 байх үеийнх байсан. Тийм болохоор ерөөсөө насан туршаагүй хүүхдийн зураг бичлэг хийж зарсан гэж бол шууд Jonathan-ыг шоронд хийсэн. За тэгээ шоронд шүүх хурлаа хүлээж авах зураа барьцаа өгч гараад ээжиндээ буцаж амьдрахаар болсон. За ээж нь мэдээж энэ бүгдийг мэдээд уурлаад шоконд орсон. За ээжийнх нь нэрийг хэн гэдэг вэ гэхээр одоо энэ Jonathan-ы ээж нь ахгүй юу? За Jonathan-ы ээжийг Nicole гэдэг 50 настай, насаараа сувлагч хийсэн, хүүдээ маш их хайртай, гэрийнхэнтэйгээ цагийг өнгөрөх дуртай ийм нэгэн эмэгтэй байсан. За хүүгээ Афганистан яваад ирэхэд бүхэл зүйлээр тусалж дэмжиж исэн. За ингээд удалгүй Jonathan-ы ч гэсэн шүүх хурал болж өөрийгөө буруутай гэж хэлсэн. Нөгөө жоохон хүүхдийн зураг бичлэг хийсэн, бас жоохон хүүхдтэй бэлгийн харьцаанд орсон гэдэгтээ өөрийгөө буруутай гэж хэлсэн. За тэгсэн ч гэсэн одоо ял өгөх шүүх хурал буюу тэр нь хаа байсан 2023 оны 5 дугаар сард болох байсан болохоор тэр хүртлээ гэрийн хороонд буюу одоо хөлийнхөө шагаанд нэг байршил тогтоодог төхөөрөмж зүүж гэртээ байж эхэлсэн. Тэгээд цаанаасаа шүүхээсээ угаасаа ойлгомжтой Кейтлинтэй дахиж хизээж уулзаж болохгүй гэд шүүгч нь хэлсэн ч гэсэн
Jonathan бол Caitlyn-тэй уулзаар л байсан. За хэдий Jonathan гэрээсээ гарч чадахгүй ч гэсэн Caitlyn бол асрамжийн газараасаа шүн нууцаар гарч явж гэрт нь бол очдог. За эхлээд энэ хоёр Николд мэдгэдэггүйгээд маш их хичээсэн ч гэсэн сүүлдээ бол удалдаггүй ээж нь мэдсэн. За Caitlyn болохоор Никол намайг гэрт нь байгааг мэдчихэд намайг 7 хоногийн 3-аас 4 өдөр ирж хонж болно гэсэн гэж сүүлд цагдаа нарт хэлсэн. Тэгэнгүүтээ дахиад цагдаа нарт гэж хэлснийг өөрчлөөд Никол намайг гэрт байгааг мэдээд бит хоёрыг шууд гэрээсээ хөөж гаргасан гэж хэлсэн. Тэгэд яг аль нь үнэн гэж хэлж мэдгүй ч гэсэн ямар ч л байсан Николын найз нөхөд болон таньдаг хүмүүсээ сонсвол Jonathan-ы ээж бол хизээч тийм юм хэлэхээр хүн бишээ, тийм юм хийхээр ч хүн биш. Caitlyn-ыг дахиж гэртээ ирүүлэхгүй л арга хэмжээ авсан байх ёстой гэж таньдаг хүмүүс нь бол хэлсэн. За ингээд иймэрхүү байдлаар дахин хэдэн сар өнгөрөөд байж атал Caitlyn 2023 оны 2 дугаар сард маш хүнд машины осолд ордог. За энэ үед Caitlyn 17 хүрээ дөнгөж 1 сар болж исэн. Машин барьж байхдаа хар тамхи татсан явж байхдаа машинтайгаа мөргөлдөд эмнэлэгт хүргэгдээд эмнэлэгт очоод бүр сэхэнд нэлээд удаан хэвтэж агаад гайгүй болоод сүултээ гарсан. За тэгээд толгойдоо маш том гэмтэл авсан учраас ухаан оролгүй нэлээд удаан сэхэнд бол хэвтсэн. За ухаан ороод шууд Jonathan-тай ярьж мессеж бичиж харьцаж эхлээд дараа нь эмнэлгээсээ гараад шууд тэдний гэрт нь бол нууцаар очиж эхэлсэн. За Caitlyn угаасаа л нөгөө Николд анханасаа дургу байсан шүү дээ. Тэгсэн чинь машины осолд орсныхоо дараа улам бүр дургу болсон. Тэгэл нөгөө Jonathan Никол хоёулангийн харьцаа нөлөөлж ийн, бит хоёрыг салах гээд байна. Танай ээж чи ямар сони ингээл байнгын хүүдэн хилээд идэг. Энэ охинд бүртээ хуулаараа цаанаасаа та хоёр ингээд хоорондоо юм ярьж болохгүй, харьцаж болохгүй гэж хэлээд байгаа нь ерөөсөө шалтгаан биш. Никол бит хоёрын дундуур ороод байна гэж үзчихсэн. За тэгэл ерөөсөө ээжээс нь холдуулахаар шийдээд ээж чинь чамтай ямар сонио харьцдیں۔ Амар эвгүй газар чинь хүрээд байна. Бараг найз охин шиг чинь аашлаад байна гэж хэлсэн. За угаасаа Caitlyn бол худлаа л хэлсэн баг. Ээж нь хүүтэйгээ найз охин залуугийн харьцаатай болох гээд байна гэж боддог. Тэрийг Jonathan-д хэлээд толгойг нь бол угааж эхэлсэн. За яг миний бодлоор бол би тэгж утсан байхгүй юу. Насаараа ингээд ганцаараа байсан хүүхэд ээж аавын хайр гэж юу байдгийг мэдэхгүй зүгээр ингээд хүүгээ тэрхийг нь хараад ингээд амар хартаа тэгж ботсон байж болно гэж бодсон. Гэхдээ Jonathan ингээд үгүй тийм бишээ эн чин манай ээж зүгээр ингээд надад хайртай гэдгийг харуулж байгаа маа. Ээж хүүгийн харьцаа гэж хэлж болно доо. Тэгсэн чи ерөөсөө тэгээгүй харин ч нэрээ манай ээж надтай дэндүү ойрхон байгаад байна. Энэ яг яах гээд байна нэрээ чиний зүв байж магадгүй гэж зөрүүлээд Caitlyn хэлсэн байгаа байхгүй юу. За ингээд нэг өдөр нөгөө л нэг цогтдгаараа нэг шөнө асрамжийн газараасаа цогтаагаад Jonathan-ы гэрлөө очоод 3 хоног ээжд нь мэддэгдэлгүй энэ хоёр хонсон. За 3 хоногтоо нөгөө л хэлдэг танай ээж чинь чам тандраад байна. Чиний найз охин болох гээд байгаа мó. Хоёлын ерөөсөө салах гээд штэ гэд хэлжсэн аа. Jonathan руу шууд чи ерөөсөө намайг сонг эсвэл ээжигээ сонг гэж хэлсэн. За намайг сонгоно гэх юм бол чи ээжигээ 5 цагийн дотор алах хэрэгтэй. Тэгчиж хоёлаа цаашдаа цуг байж чаднаа гэж хэлээд энэ хоёр бол эннийхээ талаар бол бүхэл бүтэн 5 цаг хэрэлцэн. Jonathan ихэндээ бол мэдээж би ээжигээ алахгүй тийм байхгүй гэд нэлээд удаан хэрэлцэн. За яг нь нэлээд удаан ч штэ 5 цаг хэрэлцэн. За эннийхээ дараа 5 цаг маргалцсныхаа эцэст Jonathan эцсийн шийдвэр бол би чамд хэлээ би ээжигээ алахгүй гэсэн чинь Caitlyn за яг чам дахиад нэг цаг өгөө. Цагийн дараа чи ээжигээ алахгүй байх юм бол би чамаас сална шүү гэж хэлсэн. Энд ч доо нэгэн сарын дараа Jonathan заяо жоохон хүүхдийн эротик зураг авч dark web зарсан бичлэг хийсэн жоохон хүүхдтэй харьцаанд орсон гэдэг одоо хэдэн жил шоронд орох нь мэддэхгүй байгаа штэ. Тэгж яах чи энэ хоёр хоёлоо одоо цаашдаа амьдрна гэд яриад явчихдаг. За ингээд удалгүй нөгөө нэг цаг нь өнгөрөөд Jonathan-аас дахиад асууж байгаа байхгүй юу? Чи ингээд ээжигээ алах юм уу гэсэн чинь Jonathan үгүй ээ би ээжигээ ерөөсөө алж чадахгүй гэд
хэлсэн чинь Кейтл нь өөрөө хийхээр шийдээд өрөөнөөс гараад гадаанаас том чулуу авч агаад буцаж гэрт орж ирээд галзууханд хүрэгчний урдаас хараа зогсож исэн Николыг араас нь том чулуугаараа цогхоход Никол бол шууд газарт унаж ухаан алдаж унсан. За дараа нь Кейтл Никол дээр гарч байгаа нөгөө чулуугаараа бол хэд удаа нэмэж цохоод дараа нь хамгийн сүлд нь хүзүүг нь боомлж алсан. За энэ үед Джонатан бол яг хажуугийн том өрөөнд байсан байгаа байхгүй юу? Тийм мөртлөө юу ч хийгээгүй ээжийнхээ орилогдууг том өрөөнийхөө диван дээр юу ч хийхгүй сууж исэн. За хичнээн ээжигээ алахгүй гэж маргасан ч гэсэн ээжтэй туслах юу ч хийгээгүй. За тэр бол баг миний хувьд алснаас ерөөсөө ялгаагүй гэж үзэж байна. За энэний дараа Джонатан гэрийнхэн гадаа тамхитаа зогсож исэн чинь Кейтл нь гэрээсээ гарч ирээд битгий санаа зовоо бүхэм зүгээр болноо гэж хэлээд энэ хоёр ойрхон нэг дэлгүүр орж том тор худалдаж аваад дараа нь цогцыг одоо Николийн өөрийнх нь машины багажинд нь хийгээд ойрхон орон сууцны гадаа байдаг том хогийн саунд хийж хайсан. За нөгөө нэг би дээр хэлжсэн штэ Джонатаны хөлний шагааны тэнд байршил тогтоодог нэг юм төхөөрөмжтэй байсан. За тэр нь байсан болохоор цагтаа нар бол одоо бөөр сүгэлд хаагур яг яаж явсныг нь бол мэдсэн. За дараа нь гэрээс үнтэй цайтай гэсэн бүх зүйлсийг хулгайлаад ээжийнхээ банкыг хоослоод ээжийнхээ машинтай энэ хоёр Мексик улс руу зүгтаахаар шийдсэн. За машин дотор Кейтл ингээл инээгээл баярлал одоо дөнгөж хүн алчаад адреналин тай явж байгаа мó гэмээр одоо бүр тэрнээсээ болоод хөөрөөд баярлаа тэрийг видео хүртэл болгоод бичсэн байсан. За ингээд бүхэл бүтэн 2-7 хоног энэ хоёр Мексик руу явж ийн гэж энэ тэнд хонж явсаар байгаад нэг жижигэн тэм бодолд ирсэн. За тэгээд энэ хооронд бол ерөөсөө Николыг 2-7 хоногийн туршил нэг ч хүн алга болсон гэж цагдаад мэдэгдээгүй байсан. За ингээд 2-7 хоног болсны дараа Кейтл нь өөрөөхөө нэг асран хамгаалагч руу мессеж бичсэн байгаа байхгүй юу? За тэр мессежэндээ юу гэсэн бэ гэхээр би ингээд 2-2 хүн алчлаа гэд мессеж бичсэн. За тэгсэн чинь нөгөө асран хамгаалагч нь үний яриад байгаа юм болов яасан болов гэд ямар ч л байсан санаа нь зовоод шууд бол цагтаад хэлсэн. За яагаад тэгж мессеж бичснийг мэдэхгүй байна. Нэг хүн алсан юм байж яагаад хоёр гээд байгаа юм мэдэхгүй. Тэгсэн мөртлөө хэрэгт ерөөсөө орохгүйгээд Мексик руу зогсож исэн хүн штэ. Тийм байж хэрэгээ хүлээж мессеж бичээд яагаад хэрэгээ хүлээх гээдээсээ мэдэхгүй. Хар тамхи татаад хаа явахтаа хэлсэн үү? Эсвэл Мексикийн хэл дээр ирсэн одоо баригдахгүй юм чин гэд хэлсэн үү? Тэрийг бол мэдэхгүй байна. За тэгээд Джонатан бас нөгөө нэг яллах шүүх хурал дээрээ ирээгүй болохоор цагтаа нар гэрт нь хайжчаад хаалгын тогшсон чинь мэдээж бол хинч хаалгаа тайлж өгөөгүй. За тэгээд энэ үед бол Николыг алга болчлоо гэд цагтаад бол хүмүүс мэдэгдсэн. Мөн Джонатан шүүх хуралдаа ирээгүй болохоор цагтаа нар энэ ерөөсөө Джонатан Кейтлийг хулгайлаад нэг тийш аваад явчлаа да гэж бодоод шууд мэдээ зурагт сонин радио одоо юу гэдэг те тэрүүгээр Кейтл нөхөн аюулд орсон байж болцсошгүй гэсэн мэдээ бол тараасан. Ерөөсөө цагтаа нарт бол энэ Кейтл хүн алдсан байгаа гэж мэдгүй байгаа. За тэгээд энэ хоёр өөрсдийнхөө зургийг зурагт радиогоор харчаад Кейтл нь Facebook дээр би зүгээр шүү. 9 минут зүгээр явж байгаа. Би утахгүй 18 нас хүрнэ. Насанд хүрчих болохоор намайг 50 орхоо гэж бичээд нэмээ зөндөө постууд оруулсан. За нөгөө постуудын дээрээ найзуудтайгаа хаяа мужид байгаа юм шиг пост хийгээл янз бүрийн зураг видеонуудыг тавьсан. Тэгсэн чинь энэнд бол Facebook-ийн найзууд болон өөрийнх нь найзууд нь бол ерөөсөө итгээгүү. Яагаад тэгэхээр энэ бүгд чинь дээр үеийн зураг видео байна гэж цагтаа нарт бол бас хэлсэн. За ингээд дуудлахгүй угаасаа 3 хоногийн дараа энэ хоёр Мексикийн хэл дээр ойрхон байна гэсэн дуудлага цагтаад очиж энэ хоёр бол баримтлагдсан. За эхлээд Джонатаныг цагтаа нар байцаахад Джонатан бол цагтаад юу ч хэлээгүй. Дараа нь Кейтлийг байцаахад Кейтл нь болохоор одоо бүх үннээ хэлсэн. За энэ үе цагтаа нар одоо Николыг нас орсон байгаа талаар юу ч мэдэхгүй байгаа шүү дээ. Ерөөсөө л Никол алга болсон. Кейтл нь бол хохирогч гэсэн сэтгхүүтэй энэ ороос байцаалт
авч исэн байгаа байхгүй юу. За тийм байж байхдаа Кейтл нь одоо би ингээд Николыг алцсан гэж хэлэхэд цагдаа нар бол маш их шоконд орсон. Хохирогч гээ яваад исэн чинь бүр өстэй аимшигын гэмт хэрэгтэн байсан юм байна штэ гэ тэ. За цагдаа нар яагаад Николыг алсан бэ гэж асуухад Кейтл нь хэлэхдээ Викторийг цуг байлгахгүй гэсэн. Тэгээ бас хүүхэдтэйгээ харьцаанд орох гээд байгаа юм шиг гачин сонь харьцаад исэн болохоор алдсан юм аа гэж хэлсэн. За угаасаа энийг сонссон хүн болгон худлаа гэдгийг нь бол хэлсэн. Никол бол хизээч хүүтэйгээ тийм ерөөсөө харьцаатай байгаагүй. За ингээд бүх үннээ хэлсний дараа энэ хоёрыг хүн амны хэрэгээр шоронд хийж харин цагтаа нар Николийн цогцыг ингээд авах гээд очсон чинь аль хэдийн ландфил буюу одоо хог буулгах зэгт аваачсан. Тэгээд харамсалтай нь одоо болтол цогцыг бол олоогүй байгаа. За тэгээд Кейтл нь хэдий 17 таа байсан ч гэсэн насанд хүрсэн хүн шиг үзэж шүүх хурлал эхэлсэн. За хэдий Джонатан ээжигээ алахад гар бие оролцоогүй ч гэсэн адилхан буруутай гэж шүүх хурал эхлэхээс өмнө энэ хоёр бол аль хэдийн өөрсдөө буруутай гэж хэлсэн болохоор одоо шүүх хурал болоогүй шууд яллах шатны шүүх хурал болсон. За тэгээд энэ хоёрт насаараа шорон хоригдох ялыг доод тал нь 25 жилийн дараа тэнцэнгээр гарч болохоор өгсөн. Тэгээд энэ хоёр бол одоо болтол шорондоо байгаа. За тэгээд миний энэ талаар олж мэдсэн мэдээлэл нэг иймэрхүү байна. Николийн хувьд гэх юм бол маш харамсалтай 53 наснда нас орсон зүг зүгээр байжгаад алуулсан эмэгтэй. Тэгээд надад бол хамгийн хэцүү санагдсан зүйл нь гэх юм бол одоо олцогдсон ерөөсөө олдоогүй, гэрээхн нь оршуулгач ерөөсөө хийж чадахгүй, баяртай гэж хэлж чадахгүй байна гэхээр одоо өөрсдөд нь маш их хэцүү байгаа нь ойлгомжтой. За тэгээ нөгөө нэг Джонатан Мексик руу явж байхдаа өөрийнхөө байршил олдог төхөөрөмжийг таслаад хайцсан. Тэгэд яагаад энэ цагтаа нарт ерөөсөө мэдэгдэж очоогүй юм мэдэхгүй байна. Одоо би л бодохдоо нэг юм төхөөрөмж таслаад хайчихаар цагтаа нарт нэг юм дуудлага ирэндэ те. Энэ хүн өстөнөрөө шагааныхаа төхөөрөмжийг аваа ичлаа, очиж шалгаараа гэдэг ч юм уу, бип гэж дуурдаг ч юм уу яадаг чинь тийм очих байх гэсэн ч ерөөсөө тийм очоогүй. Тэгээд тэрнээсээ болоод энэ хоёр бол бүхэл бүтэн баг 2-7 хоног 15 хоног зогтож энэ төрүүгээр явсан. За тэгээ та нар маань ч гэсэн юу гэж бодож гин комментээр бичээрэй. Би тэгээд бүх комментийг уншдээ шүү. Бүгдийг уншаад хариу хэлмээр санагдсан үедээ хэлээд зүрх дармаар санагдсан үедээ зүрхээ дараад явдаг. Тэгээ зарим хүмүүс ийм хэлсэн. Ямар их амар оршил ярьдсан бэ? Зүгээр шууд хэрэгээ яриач гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр би тэр хүмүүсийн ингэ бодохдоо одоо тий дулмаа болдог 15 удаа хутгалж алжээ. Цэг тийм юм одоо надаас хүсээд байгаа мó энэ ч одоо тийм биз дээ. Яагаад хийснийг нь ярмаар байна? Ямар хүүхэд насны өнгөрснийг нь ярмаар байна? Хүүхэд насны энэ хүнийг тийм хэрэг хийхэд нөлөөлсөн үгүй юу? Тэ жоохон мэдмээр байна, судалмаар байна. Та нар ч гэсэн тийм юмд туртай сонсох туртай байх гэж бодож байна. Оршлын өмнөхийн тэр хүний амьдрал нь ямар байсан, алуушны амьдрал ямар байсан, хохирогчийн амьдрал бас л яг адилхан ямар байсан уу гэж та нар бас сонсох туртай байх гэж найдаж байна. Тийм болохоор би яг ингэж ярьдгаа ерөөсөө өөрчлөхгүй. Зүгээр яг тэр хүмүүст зориулж ингэж хэлж байгаа байхгүй юу? За тэгээд дараа 7 хоногийнхоо дугаар хүртэл түр баяртай.
줍는 내내 뜻은 실과 하나잖아 인다고 두기 산지 만지다 그또 지두기 산지 만지다 줬다 재선 셔워